Ухаан худгийг урд өмнө маш олон удаа бас төр ингэж буцааж авах гэж үзчихсэн боловч нэг огцруулах 50 замын жагсаал явж байгаагийн хажуугаар дахиад нэг жагсаал хийж байгаа хүмүүс гарч ирсэн. За яг одоо хүмүүсийн анхаарлыг маш их татаад байгаа, хүмүүсийг талцуулаад байгаа ухаан худгийн талаар ярив. За энэ асуудал дээр бас жүжигчин Дүлгөөн өөрийнхөө байр суурийг илэрхийлээд хай манайхаа дараагийн цоо шинэхэн бичлэгээр та хэдтэйгээ уулзж гин. Тэгээд та хэдэр маань сонин сайхан юу байна? За надад болохоор би энэ уртлын хувцсыг хайчилсан байгаа. За тэгээд удахгүй уурах жоохах гэж найдаж гин. За тэгээд хэдүүлээ яг одоо Монголд бүр бөөн болоод байгаа сенсацуудын талаар ярьцгаая. За тэгээд маш их мэдээлэл байгаа болохоор эхнээс нь ингээд цэгцтэй явах гэж үзье. За яг одоо ярих зүйл маань болохоор ерөнхийсэд оюун эрднийг огцруулах одоо үйл ажиллагаатай холбоотой. За үүнийг бүр ингээд тойроод бүр маш олон зүйлүүд болж байгаа. Тэгээд та нар маань бас харж байгаа байх гэж бодож байна. За яг одоогор болохоор яг оюун эрднийг огцруулах 50 замын жагсаал маань бол явагцаар л байгаа. За тэгээд үүн дээр нь болохоор маш одоо олон инфлюенсерүүд улсын хурлын гишүүд өөрсдийнхөө дуу хоолойгоос хүргэж эхэлсэн байлээ. За тэгээд үүнийг хамаарад маш их зүйлүүд болж байгаа. За эхнээс нь яг ярив. За өнөөдөр яг сайт дээр нэг мэдээлэл орсон болохоор оюун эрднийг одоо өөрийнхөө хүсэлтээр огцрох өргөдлөө зурагч байна гэдэг мэдээлэл орсон. Гэхдээ тэрээр ямар нэгэн телевиз болон өөрийнхөө сошиал хуудас дээр яг баттай ингэж гарч ирж олоогүй бол хэлээгүй байгаа. За тэгээд бүр дараагийн ерөнхийсэд хин бэ гэдэг одоо асуулт хүртэл гарч ирсэн байлээ. Уг нь энэ асуудалтай холбоотойгоор оюун эрдний хүү Тэмүүлэн яг энэ 7 хоногт Монгол улсад ирээд одоо өөрийнхөө тайлбараа тавиад орлогоо нотлоно гэж бол хэлжсэн. За тэгэнгүүт одоо ингээд яг огцрох хэмжээний арга хэмжээ ингээд авчингууд яг энэ асуудал нь яаж идэх нь бол ингээд тодорхойгүй байна. За тэгээд хүмүүсээс ингэж ямар ярьдаг байсан шүү дээ. Угаасаа оюун эрдний эхнэр хүүхдүүд нь Лондонд амьдардаг гэж ярьдаг байсан. Тэгээд Тэмүүлэн яг энэ одоо үйл явцсын үед Монголд байхгүй одоо ингээл яг Монголд ирж байгаа гэдэг яриаг ингээ харангууд яг тэр гадаадд амьдардаг гэдэг нас үнэн ч юм шиг те. Тэгээ та нар манаас үнээр юу гэж бодож байна. За энэ сэдвтэй холбоотойгоор сошиал тэр маш их яригадаад хүмүүсийн дургуутслыг хүргээд байгаа хүн бол яалтчгүй цэцэг байгаа. За түүнийг болохоор дух цэцэг гэдэг хочоор нь бол дийлэн хүмүүс бол мэддэг. За тэрээр яг хэд хоногийн өмнө нэг юм пост оруулсан юм бэлээ. За тэрэн дээр болохоор одоо ингээд хүмүүсийн дундаж цалин бараг л 2 сая баа штэ. Тийм байхад яаж 20 саяын цүнх барих юм бэ гэл те. Хэрвээ үнэхээр ингээд идэж уусан бол ядаж тэрүүгээрээ битээ өнгөрөлтөө энэ төр гэл нэг тиймэрхүү утгатай постыг бол оруулсан байсан. За тэгсэн чинь энэ постыг оруулаад удаагүй хэд хоногийн дараанаас шууд амар оюун эрднийг өмөрөөл магтаал хэлсэн. За яста нэр ухаан удгийн одоо тэр асуудалтай ганц тэмцэжсэн хүн чинь бол оюун эрдэнэ байсан шүү гэл. За тэгэл яг огцорно гэдэг ярианд гарсан чинь та бол үнэхээр мундаг ерөнхий сайд байсан гэж мэгэл. Яг нэг тийм хутгатай постуудыг бол оруулсан бэлээ. Тэгэд хүмүүс үүн дээр нь болохоор цэцэг бол үнэхээр орон гарын гэж нэг хэсэг нь ярьж байгаа. Нөгөөс нь болохоор мөнгө үнэхээр хүчтэй цалингаа авцсан одоо мөнгө авцсан тэгээ шууд магтаад эхэллээ. Одоо ингээд өмөрч гэл тиймэрхүү байдлаар хандаад за бүр одоо иймэрхүү хүмүүсийг зүгээр репортлик гэдэг бүр арга хэмжээг авч эхэлж байгаа юм билэ. Бүгдээр өдөр болгоно репортлыг л хүмүүс нэг тиймэрхүү байр суурьтай бол хандж исэн. За тэгээд та нар бас санаж байгаа бол цэцэг яг хүрэл сүхтээр бас яг тэгжсэн шүү дээ. Хүрэл сүх яг нэг ерөнхийлөгчийн сонгуул ингээд өрсөлдөд гараад өрсөлдөж яхад за хэрвээс та хүрэл сүх ерөнхийлөгч болох юм бол би л амиа хорлно гэж пост биччихсэн. Тэсэн чи яг ерөнхийлөгч босныхаа дараа болохоор өста мандах төрийн юм алгаа яассэн ч хэлээ мэдгүй нэг тэгэл амар гарч ирчихсэн. Гэтэ цэцэг бол яалтчгүй хүрэл сүхийн хүн гэх юм уу? Одоо хүрэл сүхийн PR-ыг хийдэг хүн гэдэг нь бол айл үршээ дээр тодорхой болчихсон байсан манайхаа. За тэр нь болохоор яг нэг юмнууд дээр харагдчихсэн шүү дээ. Гадны ерөнхийлөгч ингээд ирэнгүүт хүрэл сүхчийн амир юм рил хийдэг болсон шүү дээ. Нэг тийм бичлэгүүд ингээд өөрийнхөө сошиал дээр бол оруулдаг. Тэрэн дээрнээс амир лайк майк дараал заавал комент хичээл тэрийг ингээд шеэрлээл те. Нэг тиймэрхүү байдлаар бол угаасаа хүрэл сүхийн хүн гэдэг нь бол үршээ харагдчихсэн. За тэгсэн чинь хүмүүс яг одоо л цэцгийг мэдэж эхлэх юм уу? Зарим нь бол мэддэг л байсан баг л та. Тэгэл одоо яг за энэ хүн бол угаасаа ингээ хүмүүсийн тэрхийг бол амар угаад юм байна, амар хувирд юм байна. Одоо хэдүүлээ болиё, одоо итгэхгүй шүү гэдэг давалгаа бол нэлээд их явж илээ. Үүгээр ч зогсохгүй цэцэг болохоор Ганбаатар Айстэй бас сошиалаар ингээд хэрэлдээд байгаа заяа. За тэр ахын болохоор хин бэ гэх юм бол одоо дийлэн хүмүүсийн мэддэг нөө чин санаа, санжаа энэ байгаа шүү дээ. Тэр хэдийн бол найз. Тэгээ сошиал дээр нэлээд төвтэй байдаг. Instagram болон Facebook дээр нэлээд олон дагагчтай нэг тийм хүн байгаа хгүй юу. За тэгсэн чинь ингээд эхлээд болохоор Ганбаатар Айс болохоор яг цэцгийг ингээд жоохон шүүмжилчихсэн байсан. Ингээд амар хувирлаа энэ зэрэгэд те. Тэгсэн чинь цэцэг яг уртаас нь
одоо хариугаа нэг юм бичлэг маягаар хийсэн байсан. Одоо ингээ нэг төвчих гарч байгаа залуу өстө уугаад яаж явдаг мавдаг баарныхаа таксигч төлдгөө мүлтгүү гэдэг нэг тиймэрхүү ингээд бичлэг хийсэн байсан зэ. Баарнд ороод баарныхаа таксигч төлж чаддгүй нэг юм залбин ингээл шаардсан аюу тийм аригдсан шоуцнаал яриад өжөдөг хийсэн ажил байхгүй төгч хурж байгаа юм залуучууд одоо хүрхээ эр хүн шиг амьдарч чаддаг болохоор ядаад нэг эмэгтэй хүний дээрлэхэд илдвэг долоогоор нь хилээд аягүй сан бах таваа хангаа явж байдаг шүү дээ. Амьдрсан амьдрал авахгүй, ажилласан ажил авахгүй хэдэн шалтгаан ийм гоёа ганцгалсан арх шоудалт хүүхэн шуухнаас өөр юм байхгүй, дээшэж гардггүй, доошооч явдггүй юм нэг ийм арчаагүй залуучууд халуун сав хийсгэн ч юм уулахын, хаврын үннийг ярьсан ч юм уулахын, бүр нэг хөрхий чи надад атаархаа шээс басаага ажиллаж хаш надаас илүү гараа амьдарч байгаа. За яа. Чин Ганбаатар айс дахиад уртаас ингээ хариу бариад тэгээд тэрийг болохоор пост байдлаар оруулсан байсан. Тэгээд цэцэг намайг блоклчихсан болохоор одоо тэр таныг найз нөхд нь ингээд хүргээд өгөөрэй гэдэг утгатай нэг тийм постыг бол бас оруулсан байсан. Чин тэр постн доор нь болохоор хүмүүс одоо ингээл яг сүүлүүд ингээд цэцгийн тэр пост болон бичлэгэн тэр хүмүүс амар хаахаа махаа дараал янз бүрийн комент хийдэг байгаа байхгүй. Тэсэн чин яг тэгж байгаа хүмүүсийг блоклоод илээ гэд хүмүүс ингээд биччихсэн байсан. Тэгэхээр би бас тэрний зүгээр шалгаж үзлээ. Ингээд оруулсан тэр постууд дээр зүгээр бүгдэн дээр нь хаахаа дараадсэн. Ерөөсө комент хийж өгөө заяа. Бүгдэн дээр нь хаахаа дараадсэн чин яг тэр болохоор яг блоклох бол биш. Гэхдээ комент бичих боломжгүй болгосон. Нэг тийм тохиргоог бол яг өөрийнхөө тэр хувийн одоо аккаунт дээр бол хийсэн байлээ. Хоёрт нь чинь яг сонгуулийн дараа хамтарсан засгийн газар гэд байгуулсан шүү дээ. За тэрэнд нь болохоор яг одоо улсын хурлд байгаа буюу ардчилсан нам, Монгол ардын нам, хүн нам энэ төр ингээд хамтраад хамтарсан засгийн газар гэж байгуулж исэн. За тэгсэн чинь одоо яг тэрийг ингээд хараад байгаа юм билээ. Энэ хүн мэдээлэл нь 5 сарын 24-ний мэдээлэл байгаа. За тэрээр Монгол ардын нам өөрсдөө баг хурлаа хийсэн бөгөөд одоо тухайн хурлаараа ардчилсан нам хүн намтай хийсэн хамтарсан засгийн газрыг одоо буулгая гэж бол ярилцсан юм байна. За яг яагаад буулгах болсон шалтгаан нь болохоор одоо ингээд яг 5 үндслэлийг тавьсан бөгөөд за хамгийн гол шалтгаан нь яг одоо хүн намын гишүүн зол жаргал ардчилсан намын гишүүд болох Цэнгүүн, Лодой самбуу, Ганбат, Баярманар за яг оюутныг огцруулах чагсаалд оролцоод гарын үсэг зурсан гэдэг одоо тэр зүйлээс болоод яг сөрөг хүчин шиг харагдаж байна гэд хамтарсан засгийн газрыг одоо ингээд буулгахаар болж байгаа юм байна. Мөн тус хурлаар оюурд нь өөрийнхөө хүүгийн талаар ярьсан бөгөөд за миний хөө сүүн бөгж өгсөн өөр үнэтэй бэлэг бол өгөөгүй гэж хэлсэн. За түүнээс гадна болохоор би одоо ингээд орлогоо нотлоноо нэрээ цэвэрлэн гэхдээ үүнд бага хэмжээний одоо цаг хугацаа орох нэ гэж бас хэлсэн юм байна. За тэгсэн чинь энэ дээр нөгөө нэг ган төмөр доорж ханд энэ чинь бүр ингээд уурлаад гараад ирсэн зөө. Саяхан л оюурд нэг би худлаа ярьдаг хүн гэж бодохгүй байх гэж хэлсэн хүн чинь за ингэж байгаа бол одоо би жинхэнэ сөрөг хүчин ямар байдгийг өөрт нь харуулна өдр гэж мэгэл заяа. Бас тийм бичлэгүүд бас хийж гэх юм уу тийм ярианууд бас өгсөн байлээ. Одоо урилга тавиад хүн намын дарга хүн намынхаа Монгол улсынхаа эрх ашигын төлөө тулгамдсан энэ 30 хэдэн жилийн богширсан асуудлыг эв зөрөгтэйгээр шийдъя. Ийм болохоор хамтарч ажиллаач гэдэг санал тавьсан урилга өрөөсөн. Дүрмийн бус, хууль бус зөвхөн өөрсдийнхөө эрх ашиг нийцэн шийдвэр гаргах юм бол харин одоо хариуцлагатайгаар хэлье. Чихэн зүрх хүчин эдийг үзүүлнэ. За тэгээд анханасаа л арт түмэн бол тэр хамтарсан засгийн газарт бол дургүйсэн шүү дээ. Яагаад гэвэл Монгол ардын намыг ганцаараа ингэ ноёлуулахгүй тулд одоо арчилсан нам хүн намыг бол хүмүүс сонгуулаар маш их одоо сонгож гаргаж ирсэн. Тэгсэн чинь сонгуулаар амарлаглаг юм ярьжсэн. Нөгөөд чинь яг сонгогдож гарч ирэнгүүтээ хамтарсан засгийн газар гэд байгуулж исэн. За энэ асуудал дээр бас жүжигчин дэлгөөн өөрийнхөө байр суурийг илэрхийлээд стори бол хийсэн мэлээ. За энэ дээр болохоор ямар нэгэн тийм холбоо сүлбээ ерөөсөө юм байхгүй. Тэгээд тэр үнэтэй машин чинь миний авсан ч машин биш. Гадагшаа яваад үлээ нэг юм ажиллаар ингээ яваад тэгж таарсан юм а гэл ер нь бол тэн дээр ингээ нэлээх тайлбарыг ол өгсөн байсан. За бас бид бүгдийн мдэггүй ч зүйлийг өөрөө бас ингэж гаргаж ирсэн бэлээ. Тэгээ та нар бас үүн дээр дахин юу гэж бодож байна? Коммент хэсэгт сэтгэлээ бичээрэй. За дараагийн ярих зүйл нь болохоор одоо ингээд оюурд нэг огцруулах 50 замын жагсаал явж байгаагийн хажуугаар дахиад нэг жагсаал хийж байгаа хүмүүс гарч ирсэн. За тэд нар нь болохоор оюурд нэг одоо өмөрч байгаа тий засгийн газар огцруулж болохгүй гэдэг байр суурь дээр байгаа хүмүүс бол гарч ирсэн. Тэгээ та нар манаас харсан бах. Энэ нь бас нэлээд олон хүмүүсийг сошиалаар одоо шүүмжлэх одоо зүйлийг бол гаргаж ирсэн. За үүн дээр яг юу болсон бэ гэсэн чинь тэр хүмүүс ингэж ярьж байгаа болохоор ухаан хутгаа аврья гэдэг юм уриал оцонтой гарч ирж байгаа байхгүй. Гэхдээ ингэж яг сэтгүүлч ингэж яг за яг юу болоод байгаа юм бэ гэд асуугууд нөгөө хүмүүс ингэ хариулж чадахгүй. Тиймэрхүү юмнууд бол нэлээд харагдчихсэн. Бүгд ийм чиглэлтэй
Танаас юм чиглэл өгсөн. Ярьж болохгүй гэсэн үү? Гүү яаж ярихгүй гэсэн юм аа. Та бол энэ давыг барьж штэ. Ямар мэдээлэлтэй өгчих гэсэн юм аа. Тэндээс энэ хэн бариад зогсчих гэсэн. Үгүй зүгээр энэ чинь нэг өвөө барьж ирсэн зайдвал. Аасан байна. Ер нь ухаануудыг авья гэдэг юм урал лооз барьсан байна. Ухаануудыг ер нь одоо яг хувийн эзэмшлийг ер нь та ямар хүн байдаг гэдэг ямар мэдээлэлтэй байна? Одоо энэ ухаанууд энэ энерги ресурс энэ MCS ерөнхийлөгчд одоо энэ эцдүүд л ер нь бол ерөнхийдөө эзэмчээл байгаа шүү дээ. Одоо Монголын ард түмэн бас энэ өөрсдийнхөө юуг амарлаа шүү дээ. Одоо энэ чи одоо газар нутгийнхаа юуг бас гадаадд ингэж нэг хэсэнд бол ламбард нь тавьчаад одоо 350 сая доллараар тавьчихна гэдэг чинь бас л их мөнгөний. Дийс явж гэдгийг монголчууд амьдралдаа ийм цөөхөн ийм онтой ийм улсуудаа ингэж яагаад ингэж ийм нэг сарагч юмшаад тахвал ингэж Ухаанууд нь одоо ер нь одоо энэ орд газар яг хаана байрладаг бас хинд хариалдаг хэний өмчлөлт байгаа мэдэх үү? Гэхдээ би мэдчил байна л да. Би одоо Харин ухаануудыг ингээд ерхий сайдаар огцруулахгүй байя гэдэг юм. Би одоо яг би амьдрал дээр л одоо юм байна. Энэ ерөнхийдөө би огцруулд яах вэ? Би одоо За тэгэнгүүтээ яг тэнээр ингээд чагсаал хийжсэн тэр одоо жоохон настай гимэр хүмүүс байсан шүү дээ. Тэсэн чинь тэр хүмүүс ингээд чагсаал хийж байгаа гутаа төд удалгүй ингээд нэг ууттай юмнууд ингээд барьсан бас алхаж байгаа дүр зураг бол харагдсан. За тэр нь болохоор ингээд чигсэж жагаад махаа аваад харьлаа марьлаа гэж хүмүүс нэг тиймэрхүү утгатай постуудыг бол оруулсан байлээ. Тэр чагсаал дээр бас тэр хөгшөө хүмүүсээс гадна залуучууд бас нэлээд харагдчихсэн. За тэгэл яг бичлэг хийгээд ч юм эсвэл ингээд сайтаас очингууд тэр хүүхдүүд ингээд амар нүүр царайгаа нуугаалтай ингээд барьчихсан ураагаа ингээд амар дээжлүүлээл малгайн тэр хүмүүсөл ер нь л нүүр царайгаа амар нуугаад ичээд байгаа нь бол харагдчихсэн. Маш олон залуучууд нуугдж байна. Тэгээд тэр бол яалтчгүй төлбөртэй чагсаал гэдэг нь бол харагдчихсэн. За үүнээс гаднаас нэг юм сошиал дээр нэг юм юу тарцсан байсан шүү дээ. Рекорд гэх юм уу? Яг ингээд уцаар ирээд цагийн ажилдаа аавна гэдгсэн чинь яг юу хийх юм бол гэсэн чинь талбай дээр очиж зогсно гэд. Тэгэд яг юу хийх юм зүгээр зогсох юм гэсэн чинь тийм ингээд. Тэгэд цалин хийдин гэсэн чинь 60,000 гэдэг. Дөрүүлээ байгаа очиж болох юм гэсэн чинь өө болно гэд. Тим яриа бол бас тархсан байсан. Тэгээд энэ бүхнээс болоод ухаануудын асуудал бол гарч ирсэн. За тэгээд та нарт ингэ санагдаж байна уу? Энд дээр төрийн өндөрлөгт байгаа хүмүүс хоорондоо алцаад амжсан санагдаж байна уу? Би болохоор их гэж бодоод байгаа байхгүй. Гэхдээ энэ бас л яг миний л бодол шүү. Ер нь бол ингэж гоё алдсаж агаад бүр гоё зүү шийдлийг гаргаж ирээсэй гэж бол хүсэж байна. Тэгээд та нар үүн дээр юу гэж бодож байна? За яг одоо хүмүүсийн анхаарлыг маш их татаад байгаа, хүмүүсийг талцуулаад байгаа ухаануудын талаар ярив. За ухаануудыг болохоор Energy Resource компани бол эзэмшдэг юм байна. За тэрээр 2025 оны 4 сарын 16-ны өдөр за ухаануудыг гадны хөрөнгийн бирж дээр буюу Хонконгийн хөрөнгийн биржид одоо гаргаж бонд босгоод за 2030 оны хүртэл одоо 5 жилийн хугацаатай 350 сая долларыг одоо зээлсэн юм байна. За тухайн зээлийнх нь хүү болохоор 844 одоо хувийн хүүтэй. За маш их хэмжээний мөнгийг бол ингэж зээлсэн юм байна. Улсын их хурлаас ухаануудын ордтой холбоотой лицензийг хүчингү болгох шийдвэр гаргаж засгийн газарт гүйцэтгэх өөрийг тогтоолоор өгвөл за одоо тус компани болохоор 350 сая долларын өөрөө одоо хүүтэй ньютейт нь өөрсдөө одоо төлөх хэмжээний тийм том одоо зүйлд бол орох юм байна. Өөрөөр хэлбэл хэрвээ тэгээд шийдчих юм бол тус компани нь санхүүгийн маш том одоо төлбөр тунна. За дээрэс нь улсын хурл засгийн газрын тэмдэглэлээр авсан буюу одоо хууль бус гэд шийдчих юм бол за тэгээд тухайн газар нь болохоор одоо улсын өмчийг гадны компанид одоо барьцаалаа зээл авсан хэрэгээр бүр маш том асуудал бол үүсэх юм байна. За одоо та нартай ухаануудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. За Монгол улсад нүүрсний 5-7 орд байдаг. За үүнд нь болохоор цанх, ухаан удаг, бортыг,
онж хараад бор толгой гэсэн 5 ортноос одоо бүрддэг байсан юм байна. Сүүлд дахин одоо хайгуул хийгээд 6 дахь орд бүртгэгдсэн буюу орцог гэдэг орд бол бүртгэгдсэн юм байна. За одоо та нартай ухаан худгийг Energy Resource компани хэрхэн өөрсдийнхөө эзэмшил авсан талаарх мэдээллийг товч бөгөөд тодорхой ярих гэж хичээе. За тэрээр социализмын үед болохоор одоо ямар нэгэн орд газрыг улсын өмч гэж бүртгэж авдаг байсан юм байна. За тэгсэн чинь 2006 оны 7 сарын 8-ны өдөр Energy Resource компани одоо тухайн орд байгаа газрыг ашиглалтын лицензээ олох хүсэж ижээ. Гэтэл тухайн үед улс төрд нөлөө бүхий хүмүүс тухайн хүсэлтийг нь бол хүлээж авч ирсэн юм байна. За дараа нь улсаас аудитын шалгалтад ороод за тухайн ашиглалтын зөвшөөрлийг дахин хянаж үзэх тодорхой арга хэмжээ авах ёстой гэдэг албан бичиг ирүүлжсэн боловч хинж арга хэмжээ аваагүйгээс одоо ингээд улсын өмчийг Energy Resource компани л авч ирсэн юм байна. Тэгээд сүүлд нэг хэдэн улсын хурлын гишүүд MCS компаниас санхүүжилт авсан, хандив авсан гэдэг яриа гараад байсан шүү дээ. Тэгээд тэр нь ерөнхийдөө үнэн болж таарлаа шүү манайхаа. Яагаад гэвэл яг MCS компани яагаад санхүүжүүлсэн бэ гэх юм бол Energy Resource компани одоо төрийн өмчийг одоо хувьдаа авсан учраас тэрийгэ зохицуулах гад энэ хүмүүст санхүүжилт өгсөн байх магадaltaй гэж хүмүүс хараад байгаа. За дараагийн нөгөө талд нь болохоор бас улсын хурлын сонгуульд одоо нэр дэвшиж байгаа хүмүүс ямар нэгэн компаниас ингэ санхүүжилтийн мөнгө бас авах ёсгүй байт юм байна. Тэгэхээр аль аль талдаа ерөөхдөө бол хуульд зөрчиж байгаа үйл ажиллагаас болж ийн гэж хүмүүс хараад байгаа. Тэгээд Energy Resource компани 5 толгойн ордны нэг болох ухаан худгийг засгийн газрын тэмдэглэлээр авсан буюу одоо яг хууль бусаар авсан гэдэг болохоор улсын хурлын дарга хасан зээнх болд өөрийнхөө сошиал хуудас дээр 2 сард бол бичсэн байлээ. За тэгээд үүнээс болоод яг энэ талаарх мэдээлүүд нэлээд яригадаад гэхдээ өнөөдрийн яригдж байгаа түвшинд бол арай очоогүй. Гэхдээ Gov болон UBN гэх мэтчлэн сайтуудад бол бичигдэж байсан юм байлээ. За тус сайтуудад бичигдснээр болохоор ухаан худгийг урд өмнө маш олон удаа бас төр ингэж буцааж авах гэж үзэжсэн боловч өрөөсөө чадаагүй. За энэ нь болохоор нэгдүгээрт Energy Resource компани өөрөө маш хүчтэй байсан. Хоёрдугаарт ард иргэдийн одоо яг энэ одоо нүүрсний энэ хортуудын талаарх мэдлэг маш хомос исэн. Тийм болохоор ард иргэдийн одоо дуу хоолой хүрдэггүй байсан гих мэт шалтгаанууд бол нөлөөлж байсан юм байна. Хүмүүс болохоор MCS-ийн од жаргалыг одоос нэлээд яриа л те. Одоо энэ жагсаалын ард од жаргал байна мэн гэж бас нэлээд яриад байгаа шүү дээ. Тэгээд би од жаргалыг ямар холбоотой юм болоо гэж харсан чинь одоо яг эцсийн одоо эзэмшигчээр гэх юм одоо эцсийн өмчлөгчөөр болохоор яг од жаргалын нэр бол байд юм лээ. Үүн дээр од жаргал ганцаараа байгаад байгаа юм биш. Одоо урд нь улсын хурлд байсан Сүв Батуул долоон нэр бүхий хүмүүс бол нэлийн харагдчихсэн. Ухаан худын болохоор 5 толгойн ордны одоо хамгийн их нөөцтэй за тэгээ бас ийм чанартай гэдгээрээ бас алдартай тийм орд юм байна. За тэгээд яг Energy Resource анх ингээд аваад удаагүй байхдаа бас ингээд ард иргэдэд гэх юм уу нийтэд нэлийн худал мэдээлэлээс тарааж исэн гэдэг одоо мэдээллийг харлаа. Гэхдээ та нар манаас чиглэрээ би болохоор зүгээр сайтуудаас харсан мэдээлэлээ та нартаас ярьж байгаа шүү. За тэгээд тэрэнд нь болохоор одоо яг ухаан худаг бол ямар нэгэн тийм нөөцтэй бол биш юм байна. Бид нар ингээд зөвлөхий хосон газар авсан юм байна гэл. За тэгэнгүүтээ бас 2% л өөрсдөө авлаа. 98% буцаагаад одоо улс руу төрлөө шилжүүлсэн гэх мэтчлэн мэдээллүүдийг бол бас гаргаж ирж исэн юм байна. Ухаан худагнаас хизээч судлагдж байгаагүй ордас биш. За бүр судлахдахтаа бүр ингээд дээр үед буюу бүгд найрамдах Монгол ард улс зөвлөлт холбоот улс байх үед бол судлагдчихсэн байна. За тэрээр энэ хоёр улсын геологчид нь хэлж агаад за яг тухайн үеийн ханшаар болохоор 3.5 сая долларын одоо ханшаар одоо нөөцүүд ингээд судлаад одоо дүгнэлтэд бичих хүртэлх тийм зардал гарч исэн юм байна. За тэгээд тэрээр бүгд найрамдах Монгол ард улсын сайд З Барсаар удирдуулад за тэгээд 1989 оны 4 сарын 7-нд болохоор хамгийн сүүлийнхаа тайланг гаргаад за тэр үедээ болохоор 411 сая тонн одоо нүүрсний их одоо юутай баялагтай гэж бол гарч исэн юм байна. За тэгээд улсын хурлын дарга хасан зээнх бол яг энэ талаар 2 сард сошиал дээр пост бичсэн гэсэн шүү дээ тий. Тэрээр болохоор өөрийнхөө пост дээр ухаан худгийг 460 сая тонны нөөцтэй гэж байгаа хгүй. Тэгэхээр яг тэр өмнөх одоо тэр нэг геологийн судлаачдын хийсэн дүн бас энэ одоо энэ сошиал бичигдсэн дүн энтрийг ингээ харангуут яалтчгүй 400 хэдэн сая тонны одоо нүүрс тэнд ингээд байгаа гэдэг нь баг ингээд тодорхой болчихж байгаа. За тэгээд энэ нь болохоор Монголын ард түмнийг бүр 100 жил бүр ингээд хангалттай хэмжээний одоо тийм их нөөц баялаг гэж
байгаа байхгүй юу. Тэгэд ийм учраас бас ингээд ухаан хуудгаа аврья, төрийн эмч буцаа болгоё гэд хүмүүсийн бухимдаад байгаа нь бас нэлээд зөв бол санагдаад байгаа. Гэсэн чинь одоо энэ нэг оюутныг огцруулах тал дээр болохоор яг энэ хануу, ганж авлан, амраа энэ чинь нэлээд дуу хоолой өргөө яваад байгаа шүү дээ. Тэгээд яг нэг ганж авлангийн пост байсан санагдчихэж байна. Тэгээд яг нэг оюутныг огцруулах талаар ингээд бичээд ингээд үзэл бодлоо илэрхийлсэн байсан чинь одоо нэг хүмүүс тэгсэн байсан байхгүй юу. Одоо ингээд яг энэ засгийн газар оюун эрдэнэ чинь одоо яг энэ ухаан хуудгийн асуудлыг ингээд гаргаж ирээ ингээд судлъя гэдэг штэ гэд тэгсэн байсан. Тэгсэн чинь яг урдаас нь яагаад дараагийн сайдын тэгвэл энэ асуудлыг ярьж болохгүй гэж хариулсан байсан. Тэр нь болохоор надаас маш зөв санагдсан. Яагаад заавал ингээд бүх асуудал гарч ирчээд тахт чинь оюун эрдэнэийг байлгах гэдэг гэдэг нас мэдгүй жоохон сонир санагдсан. Гэтэ дараагийн ерөнхий сайд нь гарч ирээд бас яг энэ ажлаа хийгээд ухаан хуудгийнхаа ажлыг бас хийж болох юм болов уу гэж бол би бодож байна. Тэгээд энэ сайтын мэдээллүүд ингээд харангууд энэ ухаан хуудгийн асуудал болохоор яг энэ 2 сараас эхлээд яг нэлээд яригдаж эхэлж байгаа тийм сэдв байгаа байхгүй. Тэнгүүд яг хүмүүс нүг оюун эрдэнэ яг энэ талаар яриад яг ажиллаж эхэлж ийсэн гэд яриад байгаа нь болохоор яг тэр үеэс эхэлж яригдаж эхлэнгүүд оюун эрдэнэ яг нэм тусдаа ажлын баг гаргаад яг одоо энэ ухаан хуудгийн асуудлыг бол яг шалгаж бол эхэлж ийсэн бэлээ. Тэгэд энэ асуудал нь ингэж бас холбогдож байгаа юм бэлээ. За тэгээд улсын хурлын гишүүн наараа бас одоо яг энэ одоо баялагтай холбоотой гэх юм уу одоо яг иймэрхүү бас ажлын баг гаргаад тэрийг бас өөрсдөө маш ингээд судалгаа хийгээд шинжилгээгээд явж байгаа гэсэн. Тэгээ миний хувьд одоо нөгөө зарим ордыг стратегийн ордод авах тухай ажлын хэсэгт байгаа. Тэгээ энд одоо ажлын хэсэгт яг үнийг хэлэхэд одоо MCS юм уу оюун толгой, таван толгой энэ одоо энэ орд бүхий газруудтай эзэмшил холбоо хамааралгүй гишүүдийг олох гээд ер нь бол маш одоо цөөхөн хэцүү байсан. Тэгээ одоо манай ажлын хэсэг бол дөнгөж 2 дахь хуралдсан байгаа. Тэгээ дөнгөж 2 дахь хуралдахад л одоо наад захын мэдээллүүдээс ийм байна. За сүүлд гарсан нэлээд хүндхэн гунигтай мэдээ гэх юм бол Тайланд улсад одоо суугаа элчин сайд төмрийн ихнэр 17 давхраас унаж нас орсон байгаа. За тэгээд энэ нь болохоор яг амиа хорлолт байсан уу эсвэл хин нэгний санаатай үйлдэл байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Тохон улсын цагдаа нар одоо яг мөрдөн шалгаад явж байгаа юм билээ. Гэхдээ энэ хэрэг нь нэлээд эвгүй. Яагаад гэвэл талигаачиг 17 давхраас унаад яг 4 давхрын нэг юм балкон дээр унсан юм байна. Тэгсэн чинь яг нөхөр нь одоо тэндээс нь авч ингэж чирээд гаргасан гэж аахгүй. Тэгэд яг ингээд нас орсон гэдгийг нь болохоор ихч бол ар гэрийнх нь ингээд мэдээд Монголоос Тайланд руу нисээд очсон чинь дүүгийнхэн зохицыг айл үшээ чанарлчихсан байсан гэсэн. Тус үйл явдал болдог өдөр талигач орхон нь гэртээ 19 цаг 30 минутын үед бол орсон юм бэлээ. Түүний нөхөр төмөр болохоор шөнийн 12 цаг 50 минутанд гэртээ орсон юм байна. За тэгээд төмөр гэртээ ороод удалгүй яг 10 минутын хугацаанд л энэ бүх үйл явдал болсон гэж байгаа хгүй юу. За тэгсэн чинь эгч нь болохоор дүүгийнхаа нөхрийг өөр хүүхэнтэй янаг амрын холбоотой байсан гэдгийг бол мэддэг байсан юм байна. За тэгээ дүүгийнхаа өхөлд болохоор яг энэ хоёрын тэр харилцаа холбооноос болж ийм зүйл боллоо гэж ярьж илээ. За тэгээд өөрийнхөө захим хуудас дээр болохоор энэ талаар бол дураад эхэлсэн. Тэгсэн чинь яг тэр сэтгэл төвшин гэдэг нөхрийнх нь одоо тэр явуулдаг хүүхэнтэй хамт ажилладаг маш олон эмэгтэйчүүд эгч рүү нь бол чат ицсэн бэлээ. За үүн дээрээ болохоор энэ хоёр ингээд явуулаад 2 жил болж байгаа. За тэгээд ерөөсөө юм эхнэр хүүхэдтэй хүн биш ингээд салчсан хүнтэй би ингээд одоо найзалдаг, үерхдэг гэж бол ажлынхандаа бол ярьж явдаг байсан юм байна. За тэгээд бас ар гэрийнхнийгээ ч гэсэн Тайланд улс руу бас авч явж исэн гэсэн мэдээллүүдийг ол өгсөн байлээ. Тэрээр нөхрийг нь болохоор Мятын гоцтын үйлчлэгч сэтгэл төвшөнтэй янаг амаргийн холбоотой байсан гэж эгч нь бол сошиал дээр бол мэдээлсэн байгаа. За сэтгэл төвшин нь болохоор одоо яг хувьсэл продакшны ноён эмэгтэй за бас Girls гэдэг кинон дээр одоо тоглож маш олон хүмүүст одоо танигдаж гарч ирсэн хүн байгаа. За тэрээр энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй, за бас тайлбар тавиагүй. Тэгээд өөрийнхөө сошиал одоо хуудасуудынхаа бүх комментүүдийг бол хаачихсан мэлээ. За тэгтээ бас нөгөө нэг одоо монголчууд нэг юм юу гэдэг штэ. Одоо хин нэгэн муу нэрээр ч гэсэн гарч ирсэн ч гэсэн тэр хүний дагч нэмэгддэг тохиолдол байдаг та. Гэсэн чинь одоо яг Instagram дээр бас л яг нөгөө дагч нэг нэмэгдэх юм гарч ирээд лээ. Тэгээд манайхаа хэдүүлээ cancel хийж сурцгаая тий гэж одоо уриалмаар байна. Талигаачийн нөхрийн тухайд гэх юм бол төмөр гэж хүн байгаа. За тэрээр Тайланд улсад суугаа одоо Монгол улсын элчин сайдаар л ажилладаг. За тэгээд элчин сайд нь болохоор яг 4 жил одоо ингээд албаа хаших хэрэгтэй бол байдаг. Тэгээд өөрийнхөө хүсэлтээр дахиад 1 жил бол сунгаж болдсон юм байна. Тэгээд хүсэлтээ явуулаад дахиж 1 жил сунгаад яг энэ жил буюу 2025 оны 7 сард түүний яг энэ
томилтын хугацаа бол дуусчихсан юм байна. Төмөр орхон хоёр нь болохоор 3 хүүхдийн аав ээж бөгөөд бага хүүхэд нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй байна. За тэрээр орхон нь болохоор яг хүүхдэд зориулаад тусгаад хэрэгцээт боловсролын чиглэлээр яг магистрт суралцаж төгссөн ийм одоо мундаг мэдлэгтэй бас хүн байсан юм байна. Талигачийн нас барсны дараа төмрийн гэр бүлээс талигачийн ар гэрээхэнд одоо залгаж ч юм уу ерөөсө хүндлэл үзүүлээгүй байсан бөгөөд яг одоо их чинь ингээд сошиал дээр ингээд юм бичээд гараад ирсэн чинь яг тэрний дараа ингээд залгаад хүндлэл үзүүлсэн гэдэг бас мэдээллийг харлаа. Хичээхэн хэлснээр одоо дүүг маань хэрвээ хайрлахгүй байсан бол зүгээр салчихгүй байсан бэ гэж маш их уурлаж бухимдж байгаа бол илэрхийлсэн. За тэгээ дүүгээ салаач гэх тэнгүүт яг тэр төмрийн ар гэрийнхэн болохоор төрийн албан хаагч хүн одоо яг нэр хүндэтэн сөргөөр нөлөөлнө гэд ер нь салахгүй гэж нэлээд үздэг байсан юм байна. Сүүлд гарсан мэдээллээр болохоор тэр сэтгэл төвшин гэдэг хүүхнийг Мятаас одоо халлаа гэд зарим сайт дээр нь болохоор сэтгэл төвшин өөрөө ингээд ажиллаа өглөө гэсэн мэдээллүүд бол явж илээ. Тэгтээ яг Мятын үндсэн одоо хуудас дээр болохоор ямар нэгэн мэдээлэл өгсөн зүйл бол байхгүй лээ. Зөвхөн тентгийн сайтууд дээр тиймэрхүү мэдээллүүд бол байсан. Миний хувьд бол хүүхдүүдийн бодохоор үнэхээр хэцүү санагдаж байна. Тэгээд би бол амиа хорлт гэж бол бодохгүй байгаа. Зүр ямар ч ингээд хар ухаанаар ботсон те 3 хүүхэдтэй хүн бүр ямар ч хэцүү байдалд орж исэн ер нь л амиа хорлохгүй дээ. Тэгэд ядаж Таиланд улсад болсон хэрэг болохоор одоо Таиландын цагдаа мөрдөн байцах газар одоо тэр хүмүүс маш сайн ажиллаад яг үнэн мөнөөр нь зөв шүүж өгөөсэй гэж хүсэж байна. Талигачийн ар гэрээхэнд гүн юм бэлэл илэрхийлье. Тэгэд хамгийн сүүлд ярих сэдв болохоор сагсан бөмбөгийн үндэсний дээдлийг бол боолж одоо энэ жилийнх нь бол дууссан байгаа. За тэгээд мэдээж одоо өнгөрсөн жилийн авраг хөлгүүд баг дахин одоо авраг авч аврагаа бол нотолсон. За тэгээд яг тэр финалийн тоглолт гэх юм хамгийн сүүлийн тоглолтын дээр болохоор яг энхийн одоо яг тэр тоглолтыг үзэж таарчаас сошиалоос нэлээд яриа болоод байгаа. За та нар манаас энхийн одоо юм мэдэх бах. За тэрээр Америкийн коллежид одоо тэнцээд тэтгэлгээр одоо суралцдаг. За тэгээд бас NBA-т одоо ороход Монгол улсыг одоо түүхийг хэвтэж NBA-т ороход одоо хамгийн ойрхон тим хүн байгаа. За тэгээд тэрийг бас харах нь л бас маш гоё байлаа. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээ энэ хүрээд дуусгая. Тэгээд бас энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк дараарай. За бас subscribe дараарай. За тэгээд энд пэйж оруулчихъя. Энэ талдаа Instagram оруулчихъя. Та нар манаас орж таарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.